Бизнесийн хэмнэл хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчтэй студид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваа хүрэлцэн ирээд байна. Бид Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцах болно. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Ирсэн баярлалаа. Тэгэхээр Төв банкны хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал бол яг одоо энэ 7 хоногт улсын хурлаар одоо эцсийн хэлэлцүүлгийг хийх юм товтой хүлээлттэй байна. Тэгэхээр ялангуяа төсөвт шингэсэн гол зүйл заалтуудаас хоёлаа ярилцлага эхлэе. Зорилтын асуудал, за засаглалын асуудал, хараат бус байдлын асуудлыг өөрчлөхөөр төслийг бол боловсруулсан байгаа шүү дээ. Одоо зорилтын тухайд эхлээд ярилцъя. За үнийн тогтвортой байдлыг хангах нь өөрөө Төв банкны үндсэн зорилт юм а гэж төсөлж ингэсэн байгаа шүү дээ. Энэ нь өөрөө бас дэлхийн сайн жишгтэй харьцуулахад ямар ялгаатай юм. Манай дотоодын эдийн засгийн бүтцтэй холбоотойгоор Төв банкны байр суурьтай холбоотойгоор яг ингэ зорилтыг тодорхойлох нь ач холбогдол юу байна вэ? Тий яг зүгээр сая та хэлсэн засаглал, үндсэн зорилт, хараат бус байдал гэдэг эн чинь өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг яг би нөгөө нэг энд нийгэмд ингээд яваад байгаа улс төрчдийн дунд өрнөд байгаа асуултанд яг харж байгаа учраас нэг зүйлийг тодруулж хэлмээр санагдаад байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр зэрэг одоогийн байгаа энэ Монгол банкны зүгээс Монгол банкны одоогийн удирдлагуудаас өргөн барьсан байгаа Төв банкны тухай хууль бол ерөөсөө л энэ тогтолцоог яаж айтаахан болгох уу, эрсдэлгүй болгох уу, бодлогын алдаа завхрал гарахгүй болгох вэ гэдэг юм л зориод байна. Тэрнээс биш одоо юу гэдгийг Төв банкны удирдлагууд өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байгаа, хангамжаа нэмэгдүүлэх гэж байгаа, өөрсөндөө илүү боломж нээх гэж байгаа тийм ерөөсөө байхгүй. Харин ч шийдвэр гаргалтуудыг олон тулгууртаа бусдаар хэлэлцүүлж одоо хамтын зарчмаар гаргадаг болгох, бодлого үйл ажиллагааны зорилт нь тодорхой болох, тэр нь тодорхой болсноор эргээд хариуцлагын механизм тодорхой болох, тэр хүний Төв банкны удирдлагыг үнэлэх тэр юмнуудыг тодорхой болгох ийм л юм хийгээд байгаа. За энийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээр тэгэхээр зэрэг Төв банкны үндсэн зорилгыг бид нэр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг илүү үндсэн зорилттой болгосон ийм чиглэл рүү өөрчлөх юм зорилт оруулж байгаа. За яагаад юм бэ гэхээр зэрэг өнөөдрийн энэ зорилт Төв банкны тухай хуулийн зорилтыг харах юм бол энэ маш тийм тодорхой бус. Одоо хоёр мал агуулгатай гэсэн үг. Нэг нь ханш инфляц аль нэг нь яриад байдаг юм шиг. За энэ өөрөө ямар зүйлийг бий болгоод байна вэ гэхээр зэрэг одоо хуулийн төсөл хэлэлцэж яхад тэр хөндлөнгийн ажлын хэсэгт орж байгаа гишүүд бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр зэрэг үндсэн хууль анх баталж явах Төв банкны тухай хуулийг 90 оны ихэнд баталж явахд бол их бодож хийсэн юм а гэдэг. За бодож хийсэн юмний чинь үр дүн өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц хэд байгаа вэ гэдгээр л харагдана. Энийг бол би зүгээр шулууханд л хэлмээр байна. Яагаад гэхээр зэрэг өнөөдрийн өнгөрсөн бүх түүхийг харах юм бол тодорхой хугацаанд эдийн засгийн таатаа, экспортын таатаа орчинд гадаад валютын нөөц хуримтлуулаад буцаагаал дараагийн нэг шок орж ирэхэд бүгднийг өрн таран хийдэг ийм л зүйл бол бодлого бол давтагдчих явлаа шүү дээ 20 жилийн хугацаанд. Энэ өөрөө юутай холбоотой юм бэхээр зэрэг энэ үндсэн зорилттой холбоотой. Нэг болохоор ханшаа барих гэдэг, нэг болохоор инфляц гэдэг. Төв банкны үе үеийн удирдлагууд энэ дээр аль талаас нь өөр ач холбогдол өгдөг. Энийг юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг цаг хугацааны нийцгүй байдал гэж бол эдийн засгийн шинжилгээнд бол хэлдэг. За тэгэхээр зэрэг одоогийн өргөн барьсан төслөөр бол юу гэж хэлж байгаа вэ зэрэг үнийн тогтвортой байдал буюу инфляцийг үндсэн зорилттой болгоно. Тэгтээ зохицуулалтаа валютын ханшийн дэглэмтэй ийм гэж хэлж байгаа. Ийм үнийн бодлогын стратеги хүрээ бол энэ дээр орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр зэрэг яг нь нийгэмд юу өрнөж гэнэ вэ гэхээр зэрэг ханшийн асуудлыг бол ингээд орхих гээд байна гэдэг болгоомжлол бол байгаа. Энэ бол зүй ёсны байх. Ягаад гэвэл зэрэг эдийн засгт байгаа тэр түүхийд материалыг бид нар импортоор авдаг хэрэглээний бас тодорхой хувийн 40% нь импортоор орж ирдэг учраас ханш бол эдийн засгийн нөлөөтэй байдаг. Гэхдээ инфляциасаа давсан тийм нөлөөтэй бол биш. Инфляцтай нөлөөтэй учраас Төв банк ханшийн тэр нөгөө богино хугацааны хэлбэлзлүүдийг тогтворжуулах, бууруулах ийм бодлого бол хэрэгжлэгээрэл хэрэгжин. Бусад улсуудтай ялгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Солонгос, Тайланд, Малайз, энэ Азийн бар улс гэж яриад байгаа энэ улсууд бүгдээрээ л инфляцийг үндсэн зорилттой болгоод дээрэс нь харьцангуй тогтвортой тийм валютын ханшийг зорилт болгож ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бид нэр юу хүлээж байгаа юм бэ гэхээр зэрэг нэгдүгээрт бодлогын зорилт бол маш тодорхой болно. Бодлогын зорилт тодорхой болсноороо ямар үр дүнтэй юм бэ гэхээр зэрэг бодлого савлахгүй өөрөөр хэлбэл тогтвортой болно гэсэн. Мөнгөний бодлого нь тогтвортой болж эхэлнэ гэсэн. Яг энэ тогтвортой байдал гэдэг дээр ялангуяа олон улсын үнэлгээний агентлагууд, за Дэлхийн банк бол олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монгол улсын улс төрийн орчныг маш өндөр эрсдэлтэй байна, тогтворгүй байна гэдгийг шүүмжилсээр ирсэн шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ төслийг харахад ч гэсэн мөнгөний одоо Төв банк нь өөрөө засгийн газраас, улсын хурлаас хараат бус байх тал дээр бас нэлээдгүй шинжилгүүдийг оруулж ирсэн байна шүү дээ. Энэ тал дээр бас ач холбогдлыг нь яг энэ засаг одоо хараат бус байх тал дээр үүсэт байгаа зөрчил нь юу байна? Шийдвэрлэх ёстой одоо зүйлүүд нь юу байна гэдэг дээр. Би түрүү хэлсэн. Одоо энэ Төв банкны үндсэн зорилт ингээ хоёрдмол утгатай тодорхойлогдсноос ямар үр дагавар үүсдэг вэ гэдгийг бусад манайх шиг юм улс орнууд дээр үндэслэн судалгаанууд хийгдсэн байна л та. Тэгэхээр
одоо улс орнуудын тэр нэг panel data-н дээр cross data-н дээр одоо тийм улс орнуудыг харьцуулсан судалгаа. За миний нэг хамгийн сүүлд харсан судалгаа бол 1980 оноос хойш бараг 30 гаруй жилийн тийм улирлын тоон дээр шинжилгээ хийгээд гарсан дүгнэлт байна. Тэр нь юу гэж хэлж байгаа нөхөр зэрэг ялангуяа улс орн ийм одоо засаглал институц нь муу хөгжсөн ийм орчинд Төв банкны үндсэн зорилго нь хоёрдмол утгатай байх нь Төв банкны хараа тус байдалд харшилдаг. Дээрээс нь цаг хугацааны нийцгүй байдлаар болоод удирдлага солигдох болгонд удирдлага нь аль нэгэнд нь илүү давуу байдал ач холбогдол өгөх замаар бодлого нь ингээд гуйж даваад идэг гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгэхээр зэрэг хоёрдмол утгатай бол байж болохгүй мэн гэх юм эндээс харж байгаа. Тэгвэл хоёрдмол утгатай биш юм бол юу юм бэ гэдээ харахаар зэрэг бид нар үнийн доктортой байдал гэдэг юмыг бол хэлж болно. За үнийн доктортой байдал гэдэг юмыг бас судалгаанууд бол байна. Одоо хамгийн сүүлд миний нэг харсан судалгаа бол санхүү эдийн засгийн дээд сургуулийн манай дотоод хийгдсэн судалгаа Монголын түвшинд санхүү эдийн засгийн дээд сургуулийн профессоруудын хийсэн нэг судалгаа. Тэр юу гэж хэлж байгаа нөхөр зэрэг ханшинд илүү ач холбогдол өгөх нь нийгэмд хожоотой байна уу? Инфляцид ач холбогдол өгөх нь нийгэмд хожоотой байна уу гэсэн ийм асуултанд хариулсан байна. За энэ асуултанд хариулахдаа одоо динамикстай хаасдаг ерөнхий тэнцвэрийн загвар тийм бүтцийн загвараар судалгаа хийсэн. Тэгээд юу гэж хэлж байгаа нөхөр зэрэг инфляцид ач холбогдол өгөх нь өөрөө эдийн засгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох төр орлого нэмэгдэх, ажилгүйдэл бага байх гэдэг хэмжүүрээр үзэх юм бол энэ харьцангуй илүү үр дүнтэй байна гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгээд яг хөө энэ бол юутай нийцтэй дүгнэлт нөхөр зэрэг бусад улс орнуудын явж байгаа хандлагатай бол нийцтэй байна. За энэ дээр жишээлбэл юу байна вэ гэхээр анх энэ инфляцид илүү ач холбогдол өгсөн энэ Төв банкны бодлого 1990 оноос хойш бол ерөнхийдөө эхэлсэн гэж хэлж болно. Анх юунаас эхэлсэн бэ гэхээр зэрэг Шинэ Зеландын нөөцийн банк бол 91 онд 92 онд энэ дүү ингэ шилжиж хамгийн анх тагч нь болсон. Дараа нь Чили инфляцийг хүлээж аваад дараа нь 92 оноос Канада орж ирээд тэгээд Английн Төв банк орж ирээд ингэ явсан байна. Тэгэхээр энэ үетэй харьцуулах юм бол тэр 1990-ад оны ихэнх үед бол нийтдээ тэр мөнгөний бодлогын стратегиэр харьцуулах юм бол нийтдээ бүх улс өндөр хөгжилтэй улс орнуудын нэг 5 орчим хувийн энд ач холбогдол өгж ийм стратеги баримталдаг байсан. Одоо энэ 2013 оныг харах юм бол нийтдээ 30 гаруй хувь нь бол энэ чиглэл рүү явсан. За манайхтай ижилхэн хөгжиж байгаа тэр эрчимтэй хөгжиж байгаа зах зээл гэж emerging market улсуудыг харах юм бол 1997-98 оноос Азийн хямралаас хойш энэ бол ерөөсөө ийшээ явахгүй болохгүй мэнэ гэдэг байдлаар ийшээ хандаад эхэлсэн. Түрүүний хэлсэн нэг Азийн барууд бусад Европ зүг Европ улсууд. Тэгэхээр зорилтын тухайд юм байна. А яг нөгөө засгийн газрын оролцоо, улсын хурлын оролцоог Төв банктай одоо хамтарч ажиллах эсвэл одоо үнэхээр засгийн газар зөвлөмж шийдвэрийг нөгөөд яваад авах ба эсвэл нэг бүр хориглох заалт оруулах систем үү? Эсвэл засгийн газар шийдвэрээ өөрөө Төв банкны шийдвэртэй уялдуулж гаргах систем үү? Яг энэ одоо засаглалуудын хувьд хоорондоо харилцааг нь яаж төсөлж ингэсэн бэ? Одоо яг хуу одоо байгаа бидний хууль эрх зүйн орчноор санхүүгийн доктортой байдлын зөвлөл гэж нэг байгууллага байгаа. Тэн дээр бол санхүүгийн зохицуулахаар Монгол Улсын сангийн сайд, Монгол Улсын ерөнхийлөгч 3 бол бодлого үйл ажиллагаа тэн дээр яриад том шийдвэрүүдээ бол хилцээд ингээд бол явдаг чиглэл хоорондоо сонс солилцоо. Одоогийн байгаа Төв банкны тухай хуулийн өргөн барьсан төсөл дээр бол хоёр зүйл шинээр орж ирж байгаа. Нэг нь юу гэхээр зэрэг хоёр хорооны асуудал. Мөнгөний бодлого өөрөө хороогоор дамжиж гарна. Хоёр дахь Төв банкны том зорилт бол санхүүгийн доктортой байдлын асуудал, банкны хэн шалгалтын асуудлууд бас хороогоор дамжиж гарна. Тэгэхээр зэрэг Төв банкны мөнгөний бодлогын хороогоор бол олонхын саналаар бол тэнд шийдвэр гарах нь байна. Хоёрдугаарт нь банк санхүүгийн доктортой байдлын асуудал бол банкны хэн шалгалтын хороогоор хэлцэгдээд Монгол Улсын ерөнхийлөгч зөвлөмж өгөх байдлаар ингэж гарах. Ийм хоёр хорооны асуудал бол хууль эрх зүйн түвшинд бол ингэж хуульчлагдаж орж ирж байгаа. Эрх зүйн статус нь том болж байгаа, хариуцлага нь том болж байгаа. Тэгэхээр зэрэг Монгол Улсын ерөнхийлөгчийн өнөөдрийн хуулиар бол бүх эрх мэдэл бүх шийдвэр бол Монгол Улсын ерөнхийлөгч дангаараа гаргадаг бол өнөөдөр ямар хуулийн төсөл Монгол Улс өргөн барьчаад байна уу гэхээр зэрэг бүх шийдвэрийг Монгол Улсын ерөнхийлөгч дангаараа биш хороогоор хилцүүлж яж гардаг болёо. Нэгч шийдвэрийг энэ хоёр том зорилттой холбоотой нэгч шийдвэрийг дангаараа гаргаж болохгүй байна гэсэн ийм л эрх мэдлийн хуваарлтыг хийж байгаа. Шийдвэр гаргалтын хамтын шийдвэр гаргалт. Хамтын шийдвэр гаргалт. Хорооны одоо бүтцийн тухай таваас тодруулахгүй. Хорооны бүтцийн хувьд бол за банкны хэн шалгалтын хороо бол өөрөө бас банкны нэлээд нарийн мэдээлүүд явдаг учраас зөвхөн Төв банк дотроосоо байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөнгөний бодлогын хороог бол улсын хурлаас 4 орон тооны хараат бус гишүүнийг томилно. Тэгээд Монгол Улсын 3 ерөнхийлөгч, тэр үндэд ерөнхийлөгч 3 нийлээд ингээд 7 оны бүрэлдэхүүнтэй байна. Хурлаас томилно гэсэн. Бас бодлого яг уялдаа холбоотой залгам чанартай одоо доктортой үргэлжлэх ёстой гэдэг утгаараа бас хэд хэдэн заалтууд бас харагдчихсэн. Тухайлбал мөнгөний бодлогыг улсын хурлаар хэлцэхдээ 3 жил тутам одоо бол 1 жил тутам байгаа. 3 жил тутам хэлэлцэж ингэ шийдвэрлэгч байд юм. Энэ тал дээр бас одоо ямар ач холбогдолтой заалтуудыг шингээж өгсөн. Тийм. Тэгэхээр зэрэг шийдвэр бол өөрөө
үндсэн зорилтынхаа хувьд бол бодлого савлахгүй нэ, шийдвэр савлахгүй үндсэн зорилт нь тодорхой болчиход. Хоёрдугаарт нь шийдвэр нэг хүнээс биш хамтын шийдвэрээр гарах нэ. Гуравдугаарт нь ахаа тэр нэг хөндлөнгөөс орж ирж байгаа нөлөөллийг багасгахын тулд бас харьцангуй урт давтамжтайгаар улсын хуралд өргөн барих нь зүйтэй байна гэсэн тийм төсөл өргөн барьсан байгаа. Тэгээ анх бид нар өргөн барихад бол 3 жилээр Төв банкны үндсэн зорилтыг үндсэн чиглэлийг батлуулдаг бай гэсэн. За одоо бол яг хуу буцаад ажлын хэсгийн төвшөнд бол энэ буруу юм а гэдэг их хурл бол хүлээж аваагүй. Эдийн засгийн байнгын орны төвшөнд. Тэгээ буцаагаад 1 жил одоогийн байгаа төсөл хууль руу үлдээсэн. Тэгээ буцаад их хурл дээр бол асуудал дахиж хөндөгдөөд одоо 2 жил байвал яасан юм бэ гэсэн ийм хилцүүлэг бол явж байгаа. Магадгүйс үүнтэй холбоотойгоор Төв банкны тэргүүнтэй холбоотой холбогдох удирдлагатай холбоотой томилгоо бас өөрчлөгдөх байх. Энэ дээр бас ямар зүйлүүд төсөж тэр зүйл дээр бол одоо бидний хамгийн сүүлд анхны хилцүүлгээр орсон тэр төсөл дээр бол хэвээр одоогийн байгаа хуулийнхаа хүрээнд Монгол Банкны ерөнхийлөгчийг хурлын дарга 6 жилийн хугацаатаагаар санал болгоод их хурал томилно. Монгол Банкны ерөнхийлөгч тэргүүндэд дэд ерөнхийлөгчөө санал болгоод их хурлаар томилно гэсэн тэр одоогийн үйлчилж байгаа хууль бол хэвээр байгаа. За их баярлалаа. Танд энэ өглөө хүрэлцэн ирж бас хуулийн төслийн гол үзэл санаа, гол шингэсэн зүйл заалтуудын талаар их дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үзэгчдээ бид Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Даваатай ярилцлаа.